бид бүхэн бол одоо үндсэн хуулиа дагаж хуулиудаа өөрчлөлт шинжилж сайжруулах хэрэгтэй байгаа. Тэгээд үндсэн хуулинд болохоор улсын намын оролцоо төрийн байгуулалтын 4 институцийн 3-ыг дээр нэр дэвшүүлэхэд л оролцох одоо ийм тодорхой зохицуултууд байгаа. Тэгэхээр улсын их хурлын гэдэг байгууллагын хувьд бол дэд даргыг одоо нэр дэвшүүлэхэд томилоход засгийн газар ерөнхий сайдыг томилоход ерөнхийлөгчид парламенттай суудалтай намуудаас нэр дэвшүүлэх, өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаар энэ төрийн байгууллага үндсэн хуулийн үйл ажиллагаанд оролцоо нь ингээд хязгаарлагдчихаа. Улсын их хурлын гишүүд бол ард түмний төлөөлөгч байх ёстой. Гэтэл одоо өшөө зүгээр сайжруулах ёстой нэг зүйл нь болохоор энэ намын бүлгүүд дээр одоо нам төр дээр гарцныг одоо жишээлбэл зөвхөн энэ улсын их хурлын даргын үйл ажиллагаар биш, намын бүлгүүд дээр одоо жишээлбэл альч намын бүлгүүд ялгаагүй адилхан улсын их хурлын гишүүдийн энэ ард түмний элч төлөөлөгч байх эрхийг бас хязгаарлаж байгаа. Одоо нэг одтой, 2 одтой, 3 одтой ч гэдэг юм арц намынхан маань ардын нам дээр гэсэн тодорхой шийдрүүд дээр намын бүлгээс тодорхой шийдрүүд гарч улсын хурлын гишүүдийн санал өгөх эрхийг нь улсын намууд одоо шийдэж хязгаарлаж байгаа, намын бүлгээрээ дамжуулж шийдвэрлэж хязгаарлаж байгаа иймэрхүү үйл ажиллагаанууд байна. Тэгэхээр энэ хуулийг одоо хилцгийн хувьд, зарчмын хувьд бол одоо дэмжиж байгаа. Энэ хуулийг өнгөрсөн оны 10 сард энэ хуультай холбогдуулж практик хүндрэлүүд гарсан учраас энэ хуультай холбогдуулж судалгаа хийгээд одоо хуулийн төсөл биччихсэн. Тэр үед болохоор нэг гишүүн ч юм уу нэг улсын намын төслийг боловсруулахад хэцүү юм байна гэд өнгөрсөн оны 10 сард булган туяа даргаад ажлын хэсэг байгуулж өгөөч. Бусад намуудын төлөөллийг ороод судлаачдыг оруулаад тэрнийхээ үндсэн дээр судлаа шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулъя гэдэг саналыг тавьж исэн. Тэр үед шийдээгүй. Тэгэхээр бас манай зарим гишүүд энэ парламент гэхээр нэг хүн дарга нь байхаар таньдаг ч юм уу, найз нь ч юм уу, эсвэл одоо бүлгийнх нь одоо холбоотой өмнө дарга болохоор нэг асуудал ярьдаг. Тэр нь болонгууд өөр юм ярьдгаа болмоор байна. Бид нар одоо улсын хурлын чуулган дээр алд бием нь альжааваас алдчихад ахуй тэрмэн гээд бүү алдартгаа гэдэг үг байдаг. Энийний цаад утга нь бол нэг хүн дагаж намирдаг биш. Хүнээс хамаардгүй институт таад бий болгоо гэдэг имийг бид нар толгойд залчаад харж байгаа. Тэгэхээр одоо улсын намууд маань өөрөө бие даасан, ардчилсан ч юм уу энэ зарчмууд одоо төлөвшөх шатанд би хангалттай болж чадаагүй гэж бодож байна. Альч намуудын хувьд нэг даргаас хамаарсан ийм хэсэг бүлгээс хамаарсан бүтцүүд байсаар байна. Тэрнийхээ зовлондоо одоо идэгдэж байна. Тэгэхээр улсын их хурлын гишүүд маань ч гэсэн яг энэ үндсэн хуулийн одоо суур зарчмаа барьж өөрчлөх чиглэл рүү ажилласаа гэж бодож байна. Тэгэхээр энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Эхнээс нь одоо энийг одоо судлуулахаар санал хүсэлт гаргаж ирсэн дэмжин. Тэгээ улсын хурлын гишүүдийг гэсэн сайн тунгааж бодороо гэж хэлмээр баярлалаа. За би 3 өнцөг хэлье. За нэгдүгээрт нь бид бол тийм дарга шүтдэг, даргад эрх мэдэл төвлөрүүлдэг тийм соёл, тийм хандлага руу бүгд уралдчих. Яг үнэ хэлэхэд. Тэгээ сая улсын их хурлын дарга буюу парламентын спикерээ 2 удаа унагсан шалтгаан ердөө энэ байна. Зүгээр улсын их хурлын дарга хийгээд парламентын арчлыг манаа сууж явах ёстой хүн нь намын дарга болох гэж оролдоол нэг нь унж байгаа байхгүй юу? Нэг нь намын даргынхаа хажууд бас нэг даргын сэтэр зүүх гээд улсын их хурлын дарга болно гэж зүтгэсээр байгаад эцсэндээ дахиад унж байгаа байхгүй юу? Тэгэхээр парламентын спикер гэдэг бол эрх мэдлийн төвлөрөл даргын шуналгүй байх хэрэгтэй юм байна. Нэгдүгээрх нь ерөөс. Эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх биш, парламентын 126 гишүүнд эрх мэдлийг задлж өгч тэр хүмүүсийг мэтгэлцэж, шийдвэр гаргаж энэ улс орны одоо хөгжлийн бодлогыг ярилцах боломжийг олгодог тийм хүн байх хэрэгтэй юм байна. Дээлээ нэмгэлж гишүүдийг ажилуулдаг хүн л спикер болох хэрэгтэй юм байна. Дээл давхарлж өмсөж өөрийгөө зузаалдаг биш. Нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь чөлөөт дуу хоолой. 92 оны үндсэн хуулийн хамгийн чухал үзэл санаа чинь олон ургалч үзэл буюу иргэдийн дуу хоолой албан ёсны шийдвэр гаргадаг парламент дуурж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр цөөнхийгөө боомлдог, цөөнхийн дуу хоолойг олонхын талд орж хязгаарлах гэж оролддог биш. Мэдээж парламент бол олонхороо шийдвэр гаргадаг.
Гэтэ тэр шийдвэрийн өмнө цөөнхөө сонсож чаддаг байх гэдэг бол парламентын гол мөн чанар. Тэгэхээр олонхийнхын талд ороод цөөнхийн хуулийг хилцүүлдэггүй, дуу хоолойг нь боомлдог, завсарлага авахаар зүгээр дээрэс нь хязгаар тавьж байгаад та нарт энэ л болно гэдэг нөгөө олонхийнхын дур зоргоор ажилдаг биш. Зүгээр л чөлөөтөө яриулж, хилцүүлж, юу нь үнэн зөв болох тухай одоо энэ парламентын хилцүүлэг дотроо тэнцвэртэй тавьж байгаад дараа нь шийдвэрээ хэрсүү гаргадаг ийм парламентын боломжийг спикер л өгдөг юм байна. Тэгэхээр нэг талд ордог парламентын дарга байна гэдэг бол нийгмийн нөгөө талд байгаа шүүмжит өөр бодолтой тэр дуу хоолойг хязгаарлах гэдэг юм байна. Тэгэхээр энийг л үгүй хийх нэг чухал зарчим бол энэ хуулиар орж ирж байгаа. За гуравт нь одоо хамгийн чухал зүйл Монгол улсад намаасаа түтгэлцдэг эрх мэдэл ерөнхийлөгч байгаа. Монголын ард түмний эв нэгдлийг хангадаг үндсэн хуулиараа. Гэтэл юу болж байна вэ гэхээр Монгол Улсын үндсэн хуулиараа улсын хурлын дарга ерөнхийлөгчийг төр эзэд оролдог. Гэтэл намаасаа түтгэлзээд ард түмний эв нэгдлийг илэрхийлэл болох ёстой тэр албан тушаалыг нэг намын дарга, нэг намын бүр намчин хүн хэрэгжүүлвэл Монгол улсад үндсэн хуулийн хямрал болно. Энэ үндсэн хуулийн хямралаас хамгаалах ганц арга зам бол парламентын дарга буюу улсын хурлын спикер өөрөө намчрахгүй улс төрийн намын одоо дотоод өрсөлдөөн болон намын үйл ажиллагаанаас ангид байх ёстой. Энэ бол Монгол Улсын үндсэн хуулийн шаардлага юм бэл. Төрөө хууль тогтоох үйл ажиллагаанд яаж нөлөөлдөг вэ гэж. Хууль тогтоох үйл ажиллагаа удаашрдаг гэдэг үг бол харьцангуй ойлголт. Энэ төвийг сагсан спикер байгаа нь парламентын хилцүүлгийг нягтих цөөнх үжил бодлого юм уу үгээ хэлэх боломжийг нэмэгдүүлдэг учраас тэрнийг нь удаашрдаг гэж харж тайлбарлах өнцөг байдаг гэдэг үг байт юм билээ. Тэр дундаа олонх нь парламентыг өөрийнхөө аясаар хөдөлгөөд асуудлаа хурдан шуургаар шийдвэрлэнэ гэдэг ийм амбицтай байгаа үед цөөнхийгөө үл тоох хандлага гардагыг нь харин энэ зарчим өөрөө зогсоож өгдөг гэдэг агуулга байна. Та бүхэн одоо анзаарч байгаа бол сая бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд засгийн газрын өргөн барьсан хуулийг яаралтайгаар гээд бараг гишүүд гэж ангааж амжихгүй байхад алхах цохоод хуулиуд батлагдлаа шүү дээ. Ийм парламент байж болохгүй шүү дээ. Яг эсэргээрээ. За дөрөв дэх асуулт бол үнэхээр улс төрийн соёл шаарддаг юм билээ. Намаасаа түтгэлцдэг спикертэй холбоотой асуудал дээр бол дараагийн энэ өөрөө намын дотоод улс төрд орохгүй учраас ямар нэгэн бүлэг практикт хариалагдахгүй нөгөө гадагшаа их улс төр нь сулардаг учраас улс төрийн соёлоороо тойрог юм уу эсвэл одоо чагсаалтан дээр спикерээ ямар нэгэн байдлаар багтаах гэдэг бол улс төрийн намуудын өөрийнх нь одоо дотроо хүлээн зөвшөөрөх үнэхээр спикер шиг байсан спикерийг дараагийн улсын их хурлд оруулна гэдэг бол парламентын өөрийнх нь дархлаа болон парламентод ёсны бас нэг үн цэн гэж үздэг юм бэл.